Бичлэн бичлэглээ. Хэнчлээ үзэх болно. Хамгийн түрүүнд лайк болон subscribe дараарай. Би танарт маш их дэмжлэг өгдөг мэдэж байгаа шүү. Танарт би маш их баярлалаа гэж хэлье. Одоо шууд хэнчлээ үзцгээе. Би ингээд юу яатсан байгаа? Одоо ингээд тавьсан байгаа. Одоо би жаргалсан сум гэдэг үзье. 60,000 subscribersтай би жаргалантын ютубер. Атайт хөхтэй. Замын сайн байцгаана гэхээр юуны өмнө би та бүхнээс нэгэн уучлал гуйх гэсэн. Юунаас болж уучлал гуйж байгаа вэ гэхээр би саяхан 50,000 спешиал видео дээр юунаас уучлал гуйд юм бэ? хуурсан. Үзэгчтэй урдхан гэж байд юм л дөө. Уг нь бол 50 сунах ёстой байсан. Хараахан 50 сунах чадаагүй ихний 30 дээр шатарснаас болоод сүүлийн 20 сунах зүгээр нээж байгаа юм шиг та нарт үзүүлсэн тэрийг угаасаа ихэнх нь мэдсэн байх. Тийм ээ. 50 сунаа маш том гэм нүгэлтэй. Яг л улсын хурлын гишүүд шиг би огцох ёстой. Мэнчэл үзэгчтэй эзэж болохгүй юм да. Амар тэгдэхгүй. Ямар ч зүгээр яг тэр бичлэгнээс болж ерөнхийдөө нэлээд их хүмүүс бухимдсан байлаа. Тэр хүмүүс одоо үзчихвэл намайг уучлаарай. Яг яагаад энэ лал хүлээд таах юм гаргаж. Мессеж зөвөж даран үзв. Тийм бичлэг хийгээд хүмүүсийг хуураа хайж байгаа, хүүхдүүдийг хуурч байгаа гэхээр би хэлсэн шүү дээ. Би хуурахгүй би нэгчтэй эзэж хуурахгүй. Хөрвөл 50 сунана гэж амлалт өгсөн. Яг тэрэндээ бэлдэх гээд гисэн чинь харамсалтай нь 3 хоногийн дотор 50,000 саб хүрсэн учраас би тэр бичлэгийг байгаагүй. Юу вэ? Гал юм шүү. Харуулах ёстой бас дээрээс нь шууд би тийм жимний бичлэг хийдэг бараа гэхэд яг шударгаар та бүхэнд 50 сунаж үзүүлнэ. Хэрвээ чадахгүй бол нэрээ боли нэрээ те. Харин дараа жил хүртэл би одооноос эхэлж бэлдэх болно та нартаа амлаж гин. Харин яг яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр энэ бол ямар ч тийм гонигтой бичлэг биш шүү. Зүгээр бичлэгнийхаа эхлэл дээр зүгээр уучлал гуйгаа залруулаг хэлхийг л хүссэн. Тэ яваасаа тийм болсон. Би штий 50,000 subscribe хийвэл штий. Ойлгоорой. За зүгээр яг гол яриандаа орцгоё. Тэгэхээр өнөөдөр бид юу 60,000 даваач. Юу сайхан гонигч хийсэн юм уу? Дасгал хийгээ. Мэдээж энэ бол спешиал видео. Тэгээд ихэнх хүүхдүүд надаас асуудаг л да. Та яг хаана амьдэрдгийг, хаана хийх вэ? Бүр зарим нь намайг баян хонгод амьдэрдэг гэсэн. Би уг нь баян хонгод огт өчөж үзээгүй байхгүй юу? Тэгсэн чинь баян хонгорын 10 жилийг төгссөн болж таарсан. 60,000-ын спешиал видеон дээр 60-тай холбоотой бичлэг хийж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би Төв аймгийн Жаргалант сумын иргэн байхгүй юу? Тийм Жаргалант суманд амьдэрдэг. Жаргалант суманд ерөнхийдөө 10 жилийн түргээд 23 он 10 жилээ төгссөн. Сүрэн ах зэрэг байх та. Яагаад ч яагаад лаадсан шалаа ярьчих хэлчүүнад байхгүй. Ила. Ready into blockers. Нэг форм. Тэгэхээр нэг цагт гадаад давхсан нээсэнд ороод хэдүүлээ доошоо буугаад 2 цагт манай грэвис сэтгүүрийг AR puzzle тоглоомны нээлтэн дээр очсон байгаа. Энэ puzzle-ийн гол давуу тал нь эвлүүлж дуусныхаа дараа Gramix AR гэдэг аппликейшнийг суулгаад өөрийнхөө утсан дээр ингээд Gramix ахын блокон хувилбар
нийгэм дагаад ингээд амар гой тоглох боломжтой одоо та нар харж байгаа үстэй ийш тийшээ зөөгөөд тэгээ яг өөрөө хүссэн портал руугаа ороод ямар нэгэн газар дээр очоод Сайн уу? За, миний бүтээсэн блокийн ертөнцөөр аялцгаая. Намайг өдөртөөж яваарэ. Нэрээ бүжгэлж байгаа хүний төстэй баатан дээр дарах юм бол би чамд бүжгэлж үзүүлнэ шүү. энэ мэдчлэн Ийм гоё юм. содон гой тоглоомнууд байгаа. Тэгээд бүгднийг хамаагүй хийж болохгүй та нар өөртөө пазл аваад ингээд эвлүүлж дуусныхаа дараа энэ аппликейшнаараа ороод үзэж болно. Тэгээд энд ингээд чөтгөрийн хаалга бас өөрийнх нь өрөөний хаалга гэж байдаг. Тэгмүүд чөтгөрийн хаалгыг болохоор та нар өөртөө ороод үзчихнэ үз. Тэгээ би угаас орохоос айгаад байна. Харин өөрийнх нь өрөөний хаалга руу орох юм бол бид бүхний сайн мэдэх хуучны графикс ахын өрөө байгаа. Үтсэн чи бүр баярлалаа. Босоод уурандаа. Буцаад олцсон л та. Хатаг үстэй хан дээрх самбар мамбарын плей ботон. Тэгээд энэ ойртоод яах юм бол графикс ах өөр ингээд тайлбарлаж өгнө. Тэгээд энэс гадна амар гой олон зүйл байна нэрээ. Тэгээ бүр энэ нээлтэн гэдэг энэ 7 давхарт яг энэ аргун кейцийнхэн бүр ингээд 2025 оны 5 сарын 25-ны өдөр ингээд нэг цагт ингээд аль биесний нээлтээ хийгээд бас дээрэс нь Grammy Chest гэдэг тоглоомны дэлгүүрийнх нь 2 дахь салбарт доод давхарт нь 4 давхарт нээлтээ хийгээд тэгээд энэ уусаа аргун кейцийн ах эгч нар ингээд яг яаж тоглох тухай ингээд хүүхдүүдэд зааж өгөө. За ингээд тоглоно гэд. Уусаа аргун кейц бол цор ганц графикс ахын пазл тоглоом биш бусад өөр пазл юм бай AR тоглоомнуудыг гаргадаг. Тэгээд энэ надад бол энэ постэр мос. За энийг үзчих зүгээр юу яа юу. Ингээд бичлэгээ дуусъя. Харалтай канвасууд энэ. Тэгээд энэ дотор графикс ахтай. Энийг тоглох юм. Энийг үзэх билээ. За энэ дууг зүгээр ганцсан. Энчлавгийн сүлд дууг ганц сонсч манай бичлэгийг дууслаа. Энэ TikTok дээр гараад энчлавгийн сүлд дуу зүгээр сон манч хангуул огч хатас хөдөө минь надлуу зогч өөх мөхөнтэй биш адэ бүжиж чаача хөдөөний хөдөө болсон яалаа манч хангуул огч хатас хөдөө минь надлуу зогч өөх мөхөнтэй биш адэ бүжиж чаача хөдөөний хөдөө болсон Хотын олон дүнэтэ хөдөөний харуулаа урагшлыг харуулаа дэлхий гурван даруйна дугаа олон наргад цагтаа шүхтэй дуулаа зүгээр хамаагүй зүгээр галган дулснаа дуулнаа нөгөө бүл хоогч нь хотоос ил хөдөө надлуу зогч өөх мөхөнтэй биш адэ бүжиж чаача хөдөөний хөдөө болсон яасаа хөдөөний хүнхээр алдаг байхаа бүү харин диск бодсон намаргүй үсэл мөрөдтэй хүнийг муудаад ямар ч нэмэргүй угаасаа хончин тава хэдэж байхгүй нөгөө бүл хоогч нь хотоос ил хөдөө надлуу зогч өөх мөхөнтэй биш зүгээр алж штэ манигар Оо нэг үг хийх юм арцсан биш. Болтой. За манай бичлэг энэ хүрээд дууслаа. Болтой.